Төсвийн алдагдал 2.3 их найг төгрөг төрсөн. Өөрөөр хэлэх юм бол бид цаашид төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн байгууллагуудаас гадна төрийн албан хаагчдад ялангуяа багш эмчнэрийнхээ цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа ийм нөхцөл байдалтай тулгараад байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд төсвийн өргөө зарцуулалтыг харах юм бол бидэнд бас хэмнэх боломжтой маш олон төсвийн зарцуулалт, өргөө зарлууд байгаа гэдгийг энэ удаад хөндөж байна. Төрийн өмчийн байруудыг аль 20 жилийн өмнөх ханшаар буюу 1 м квадратыг нь 5-аас 6 мянган төгрөгөөр хувийн хвшил түрээслүүлдэг. Гэхдээ ирнэ төрийн байгууллагууд нь өөрсдөө 1 м квадратын дунджаар 100 мянган төгрөгийн үнэтэй бизнес зэрэглэлийн үнэтэй офисыг түрээсэлж байна. Энэ бол төрийн мөнгийг хэрхэн яаж өргөө зарцуулж байгаагийн хамгийн том нотлохоо болж байгаа юм а. Би яг төв талбай дээр зогсож байна. Төв талбайн яг баруун урд буюу чанх урд нь Эко Тавар байрладаг. Энэ бол хотын А зэрэглэлийн бүсэд байрлаж байгаа бас үнэтэй офисуудын нэг. Энэ офист төрийн байгууллагуудын хит хитэн газар түрээсэлд суудаг. Тухайлбал Хөний хотын захирагчийн ажлын алба гэх нэртэй газар байдаг. Энэ алба Эко Таварын 14 давхурт офисэлж суудаг ийм газар байгаа. Эднийхээ 1 м квадратын үнийг нь дунджаар 80-аас 100 мянган төгрөгтэй үнэтэй түрээсэлдэг ийм офис. Хөний хотын захирагчийн ажлын албаны хувьд Эко Таварт сарын түрээс болгож 19 сая төгрөгийг сар бүр төлдөг. Ингээд 12 сарын хугацаанд тооцоод үзэх юм бол бүтэн 1 жилийн хугацаанд зөвхөн офисын түрээсийн зардалд 163 сая төгрөгийг зарцуулдаг байна. Мөн Хөний хотын захирагчийн ажлын албаас гадна Чингис хаан үндэсний баялагын сан бас энд байрладаг. Энэ офисын 19 давхурт офиселд суудаг энэ газрын хувьд мөн л ижилхэн сарын офисын түрээс 19 сая төгрөгийг зарцуулдаг. Ингээд тооцох юм бол жилдээ бас 228 сая төгрөгийг офисын түрээст төлж суудаг байгаа юм. Үүнээс гадна 3 дахь төрийн байгууллага бол Хөшийн өндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба. Энэ газрын хувьд сардаа 25 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг төлдөг. Шилэн насны мэдээллийг харж үзэх юм бол өнгөрсөн 8 болон 9-р сард офисын түрээс 25.9 сая төгрөгийг төлсөн байна. 10 сарын түрээсийн төлбөрийг харах юм бол арай багас 13 сая төгрөгийг төлсөн ийм мэдээлэл нээлттэй мэдээллийн санд бол харагдаж байгаа юм а. Энэ Эко Таварын яг чанх ард нь Богд Тавар байрладаг. Энд бас төрийн өмчийн компаниудаас офиселд суудаг. Тухайлах юм бол Монголын газрын тос боловсруулах үйлдвэр буюу энэ төрийн өмчит компани яг энэ Эко Таварын ард байрлах Богд Таварт офиселд суудаг. Энд сарын түрээс гэж 19 сая төгрөгийг төлдөг байгаа юм а. Өөрөнгөө аймгийн хар хорин суманд байх шинэ хар хорин хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа Улаанбаатар хотод ажилладаг. Ажиллахдаа хотын төвийн Далай Тавар нэртэй газарт байрладаг байна. Энэ бол натуурын зам дагуу байрладаг офис. Үүний дунджаар сарын 26 сая төгрөгөөр түрээсэлдэг байна. Шилэн насны мэдээллийг шүүж харах юм бол 8 дугаар сард байр түрээсийн зардал нийтдээ 26 сая 664 мянган төгрөгийг, харин 9-р сард 26 сая 474 мянган төгрөгийг шилжүүлсэн байгаа юм а. Харин 10 болон 11 сард байрны түрээсийн зардалд тус бүр 26 сая төгрөгийг шилжүүлжээ. Ингээд хар хорин хотын захиргаа Улаанбаатар хотод жилдээ 300 гаруй сая төгрөгийн түрээсийг төлж ажилладаг байгаа юм а. Үүнээс гадна манай улс далайн асуудал хариуцсан захиргаатай 30-аад хүн ажилладаг энэ захиргаа хотын төвд буюу төв талбайн зүүн талд байрлах Лагшин төвийн офис байрладаг. Миний ард Лагшин төвийн офис харагдаж байна. Энэ бол төв талбайн зүүн талд байрладаг хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладаг ийм офис байгаа. Энэ офист Монгол улсын далайн асуудал хариуцсан захиргаа байрладаг. Энэ захиргааны хувьд энэ офис байрлахын тулд сардаа 30-аас 33 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг бол төлдөг байгаа юм а. Шилэн насны мэдээллээр өнгөрсөн 9-р сард 30 сая 192 мянган төгрөг, харин 10-р сард 33 сая 360 мянган төгрөгийг байрны түрээсийн төлбөр төлсөн. Ингээд жилээр нь буюу 12 сараар тооцож үзэх юм бол нийтдээ 400 сая төгрөгийг зарцуулдаг байгаа юм а. Мөн Сэлб 20 минутын хот корпорац сард 2 газрын байрны түрээсийг төлдөг байна. Нэг нь нийслэлийн соёлын төгрөгөө, харин нөгөө нь Улаанбаатар Properties компаниар дамжуулан байр түрээсэлдэг байна. Гэхдээ нэгд нь сард 5.6 сая төгрөг, харин нөгөөд нь сардаа 11 сая 950 мянган төгрөг гээд нийтдээ сарын хугацаанд энэ хоёр байрны түрээс 17 сая төгрөгийг зарцуулдаг байгаа юм а. Энэ бол өнгөрсөн 9-р сарын шилэн насны мэдээлэл. Гэтэл нийслэлийн төр захиргааны байгууллагыг хангалттай багтаах хан гард ордон яамагт байрладгийг та бүгд мэдэж байгаа. Төсвийн хөрөнгөөр санхүүждэг компаниуд сард нэг нь дунджаар 20-30 сая төгрөгийг зөвхөн байрны түрээсийн төлбөрт өгч байна. Энэ хэдхэн компани жилийн түрээс тэрбумаар хэмжигдэнэ.
Тэр өөрөө эдгээр төрийн өмчит компаниудыг байрлуулах орон байргүй байсан бол нэг хэрэг. За гэхдээ хамгийн гол нь байрны түрээс зарцуулж байгаа мөнгийг нь тооцох юм бол за 100 биш хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаад хамаг учир байгаа юм а. За төр өөрөө ашиглахгүй бусад хувийн хвшилт түрээслүүлж байгаа 93,000 м2 талбай бий. За үүнийгээ 570 түрээслэгчдэд дэлхийд байхгүй хямд үнээр түрээслүүлж байгаа учраас л төсвийн мөнгө уйлдаггүй гэдгийг энэ мэд жишээ тодорхой харуулж байгаа юм а. За төрийн байгууллагууд нь өөрсдөө 1 м2-т 100,000 төгрөгөөр үнэлэгдэх за хувийн офисыг түрээсэлж байна. За харин төрийн байгууллагууд нь өөрсдөө 1 м2-ыг нь 12,000-аар хамгийн багадаа түрээсэлдэг байна. Нөгөө төрийн өмчөөс бол илүүдэлтэй байр талбайг бол түрээслэх ажлыг бол зохион байгуулдаг. Энэ дээр бол холбогдох дүрм журмууд бол байдаг. Манай 2022 оны газрын тогтоолоор баталсан 49 дугаар тогтоолоор баталсан. Одоо энэ дээр доод хязгаарыг бол бид баталж өгсөн байдаг. Дээших хязгаарыг бол угаасаа түрээсийн сонгон шалгаруулалт гэх нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг дүрм журмтай. Тэр журмынхаа дагуу бид бол энээс доош үнээр түрээсэлж болохгүй шүү гэдэг доод хязгаарыг баталж өгдөг. Тэрнээс дээшээ хэдээр түрээслэх нь бол сонгон шалгаруулалтаар ард иргэдэг. Доод хязгаар нь одоо хэд байгаа? Доод хязгаар нь Улаанбаатарт 12,000 гэсэн үнэт байна. Төрөмж байрлахад 12,000 төгрөг. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ одоо бид нар 2020 онд төрчин 31 тэрбум 957 сая төгрөгөөр барилга байшин түрээсэлжсэн байна. 2021 онд 31 тэрбум, 23 онд 38 тэрбум, 24 онд 47.8 тэрбум, 2025 онд 90 тэрбум төгрөгөөр барилга байшин гэдэг төр ямар нэгэн байгууллагын үйл ажиллагаа түрээслээд байна шүү дээ. Зөвхөн маш энгийн жишээ хэлэхэд одоо сая та IT паркийг дурдж байна тийм үү? За нөгөө эрчим үндэсний реформ үндэсний ороогийн шадар сайд гэдэг хүн зориулаад бүтсэж гисэн. Тэр өөрөө яг таны сурвалжлаас эко таворт байдаг. Метр квадрат нь хамгийн эмхэнд 100,000 төгрөг. Тэгээд төр өөрөө 100,000-аар хотын төвжин түрээсэлдэг, буцаж өөрийнхөө хөрөнгийг 12,000-аар түрээсэлдэг. Тэр миний яриад байдаг юм хөрөнгөхийн менежментийг төр хизээ зүү хийх юм бэ л гэдэг асуулт. Тэрнээс биднэрт маш их мөнгө байна. Төрийн өмчийн ороо өөрсдөө одоо тэдээс хэдэн квадрат төрийн өмчийн байрыг зах зээлийн ямар ханшаар түрээслэх вэ гэдгийг одоо ингээд шийдвэрлэдэг. Тэгэхээр энэ зах зээлийн ханштайгаа нийцүүлээд энэ үнэн нь одоо хэд бага байж болохгүй шүү дээ тий. Тэгжиж энэ төрийн өмчийн одоо өвөр ашгийг сайжруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Тэгээд тухайн үед яг энэ асуудал яригдж байхад энэ төрийн өмчий чи яг эзэн хэмбэ гэдэг нь тодорхойгүй. Тэгээд энэ өмчийн эзнийг тодорхойлох хэрэгтэй. Тийм учраас нийтийн өмчийн хуулийг барьсан шүү дээ. Одоо энэ хил зэгсгийг дэмжсэн. Нийтийн өмч буюу энэ өмчийн эзэнг тодорхой болгож иж энэ төрийн өмчийг эргэлтэнд оруулах, үр ашгийг сайжруулах зорилгоор энэ ажлууд хийх хэрэгтэй. Тийм учраас энэ өмчийн хууль дээрээс нь төрийн болон орон нутгийн өмчийн компани бүтээн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль гэдэг хоёр хуулийн анхны хэлцүүлгийг одоо хийх билээ. За ингээд байр орон сууцны асуудлыг төр орхиод үндэд хансаг зэрэглэлийн автомашинуудыг аль төрийн байгууллага за хэн гэдэг засаг дарганаар авсаар байгаа мэдээллийг өргөжлүүл үзүүлье. За энэ онд төрийн зарим байгууллага орон нутгийн засаг дарганаар хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх үнэтэй хансаг зэрэглэлийн автомашинуудыг худалдаа авсан байна. Өөрөөр хэлэх юм бол 2025 онд 26 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 78 ширхэг автомашиныг худалдан авсан байна. За дийлэнхтэй 200, 300 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашин. За Монис мотор солон 5 богд үнээс гадна мөнхөдөө компаниудаас 2025 онд төрд эдгээр одоо автомашинуудыг нийлүүлсэн байна. За ингээд харах юм бол Land Cruiser 200 автомашин 27 ширхэг, Land Cruiser 300 автомашин 10 ширхэг. За шинэ загварын буюу 2025 оны Patrol маркийн Y63 автомашин 10 ширхэг гээд тооцох юм бол нийтдээ 25 онд 78 ширхэг автомашинуудыг нийтдээ 26 тэрбум төгрөгөөр нийлүүлсэн харагдана. За дийлэнхтэй хамгийн үнэтэй автомашиныг аймгийн засаг дарганаар худалдан авсан байна. За тухайлан харах юм бол Ховд аймгийн засаг дарга өнгөрсөн 2 дугаар сард 900 сая төгрөгөөр хүнлэгдэх одоо Nissan Patrol маркийн 3 автомашиныг худалдан авсан байна. За харин Сүхбаатар аймгийн засаг даргын хувьд 5 дугаар сард 256 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг ширхэг Toyota Land Cruiser тээврийн хэрэгслийг худалдан авчээ. Харин Дорногов аймгийн засаг дарагт 763 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг Toyota Land Cruiser 300 маркийн автомашиныг 5 богдоос худалдан авсан байна.
За харин улсын дээд шүүх 3 дугаар сард 700 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 ширхэг Nissan Patrol Y63 гэх загварын автомашиныг худалдан авсан байгаа бол улсын ерөнхий прокурорын газар мөн адил өнгөрсөн 3 дугаар сард 1.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 6 ширхэг Land Cruiser маркийн автомашиныг 5 богдоос худалдан авсан байна. Ховд аймгийн худалдан авах газар 200 сая төгрөгийн автомашин худалдаж авах гээд ингээд тендер нь ороод ирсэн байна. Энэ болохоор 25 оны 11 сарын 27-нд худалдаа авна гэдээ одоо нөгөө шийдвэр нь гарна гэсэн үг шүү дээ тий. Одоогоор бол зарлагдсан явж байгаа гэсэн үг баг. Тэгээд засаг дарганы намын газрын автомашины гараж барих ажил дээр 106 сая гээд ингээд урсгал зардлууд байж болохоор худалдаа авалтууд зарлагдсан явж байгаа юм лээ. За тэгээд Ховд аймгийн мөн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж байгаа тий. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр одоо өмнөх нь бол 70 сая төгрөгөөр тендер зарлагдаад худалдаа авалт нь хийгдсэн байгаа юм. 26 оны төсөв дээр нийтдээ 300 сая төгрөгийн одоо худалдаа авалтын тендер одоогоор зарлагдсан байна. Төсвийн тухай хууль болон төрийн эмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна гэдэг ийм дүгнэлтүүд бол өнгөрсөн жилийнхэн энэ аудитын дүгнэлтэн дээр тусчихсан байгаа. Байгаа хэлний одоо ингээд ийм худалдаа авалт хийгээд шүү дээ. За энд төрийн өмчийн 3 компани нэр хүртэл бичигдсэн байна. Тодруулах юм бол дархан төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчөд хувьцаат компани өнгөрсөн 6 дугаар сард 500 саяар за ганцхан автомашин худалдаж авсан байгаа юм а. Үүнээс гадна цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчөд компани өнгөрсөн 7 дугаар сард 480 сая төгрөгөөр үнэлэгдэх за Toyota Land Cruiser 78 маркийн автомашин. Харин Монголын төмөр зам төрийн өмчөд компани 315 сая төгрөгөөр үнэлэгдэх бас нэг Jeep машин худалдаа авсан байна. За эрчим хүчний яамны харьяа эрчим хүчний үндэсний төв 750 сая төгрөгөөр за Мөнх хадаа компаниас гэхэд өнгөрсөн 5 дугаар сард Jeep машин худалдаа авсан байна. Үр ашгаа үзүүлдэггүй төрийн өмчөд компани за алдагдлаа ажилдаг зарим эрчим хүчний салбарын гээд бүгд л Jeep машинаар тусгасан бололтой. За харин арай бага хямд үнэтэй автомашиныг зарим яамдууд худалдаа авсан байна. За тухайлх юм бол батлан хамгаалах яам 1.7 тэрбум төгрөгөөр за Jeep Pickup гэх машин за харин хамгийн олон буюу 1.6 тэрбум төгрөгөөр Land Cruiser 3 за үүнээс гадна RAV4 зэрэг автомашин гээд тооцох юм бол нийтдээ 10 автомашиныг худалдаж авсан боловсролын яамныхан дараах тайлбарыг өгсөн юм а. Азийн хөгжлийн банкны төсөл нь өөрсдөө бий дааж авсан. Нэг тэрх юм л. Бус нь бол нэг 4 RAV4 тэгээ нэг юм юу авсан байгаа шүү дээ. Нэг юм олон хүн суудаг юу гэдэг тэр хүлээ. Хайс хүлээ. Хайс. Тийм. Тэгээ тэр бүгдээр энэ одоо боловсролын газруудад тойролцсон. Аймагуудын. Тэнд чинь боловсролын газар нь хэрэггүй машингүй болоод сумдаар явж байгаа болоод осол аваарт гарсан орсон тохиолдол хүртэл гарсан. Зэвсгчний хөгжлийн сан гэж байдгийг. За мөн одоо инкиг сахиулгын үйл ажиллагаанд монголчууд оролцдог. Одоо Африкийн Судан улсад Монгол улсын одоо нэг батальон 800 гаруй зэргийн албаагч хааж байгаа. За эдгээрт зориулж автомашиныг худалдаж авсан. Бүх одоо зэргийн ангиас агчны үндсэндээ машинуудыг шинжилсэн. Шинжлэхдээ бид нэр хамгийн хэмнэлттэй, хамгийн хямдхан Jimny гэдэг одоо тийм жижигхэн хөрх машин байдаг шүү дээ. Jeep гэсэн мөртлөө. Suzuki Jimny. За дээрэс нь одоо Toyota-гийн Navara гэдэг бас ардталтаа ачаачдаг. Ийм машинуудаар парк шинжилт хийсэн. За төрийн өмч болон яамдуудаас гадна хөндийн эрхийн үндэсний комисс энэ жил 472 саяар үнэлэгдэх 2 ширхэг за Toyota Land Cruiser 250-аас 300 маркийн автомашин худалдаж авсан гэд дурдах юм бол төрийн бүх байгууллагуудын нэр энд бичигдэхээр байна. За гэтэл тэд бүгд төсвийн мөнгөөр санхүүждэг. Энэ автомашины шатхуун, тос, хэлбэг хэрэгсэл гэд бүгд л урсгал зардал болж төсвийн мөнгнөөс гардаг. За гэтэл зарим нь олонний хил амнаас цугтаахын тулд улсын дугаараа халахвчилж байгаа гэх мэдээллийг өгч байгаа юм а. 89 ширхэг машин худалдаж авсан байна. За үүн дотор одоо яг бид нэр хог тээврийн машин, ачаа тээврийн машин, цагдаа ганц автомашиныг хасч уулж байна тийм. Тэгэхэд цаана зөвхөн 2025 онд шинээр худалдаанд гарсан Nissan Patrol Y63 гэдэг машин 10 ширхэг худалдаж авсан юм шүү. Үнэ нь хэдий? 320 сая. Тийм, нэгсэн бүртэн Хинтээ аймагт одоо цагдаагийн газарт 25 сая төгрөг машин авч гисэн байх ч тий. Тогшлуулжлын дээр нэг 70 сая төгрөг машин авч гисэн байх ч тий. Ингээд ялгаатай байдаг. Засаг дарга нарын болон иргэдийн урлын дарганы хэрэглээнд авж байгаа машин 300 сая төгрөг. Цагдаагийн байгууллага болон нийтийн байгууллагад авж байгаа машинууд дунд сайн нэг 60 орчим сая төгрөг. Тэгээ яг ингээд хэлэхэд дөнгөж энэ он шинээр худалдаанд гарсан Nissan Patrol Y63-ыг бол
одоо зүгээр нэг цагдаагийн албаагч унаа явахгүй шүү дээ. Тэр чинь дараагийн эрдэнэс асууж энэ чинь эргээд усалцар болно. Усал зардал болно. Тэгэхээр ийм хэмжээний зарлуудыг бид нэр танах юм бол мөнгө байна л гэдэг. Мөнгөтэй биш бид нэр мөнгөн зовлон хэлээд шүү дээ. За өнгөрсөн 2 сарын хугацаанд багш нар ажиллаа хайж цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялтын юм үйл явц өрнөсөн. За ингээд эцсийн дүндээ засгийн газраас багш нарын цалин 2026 онд үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. За эндээс юу харж болох вэ гэхээр өнгөрсөн хугацаанд төсөвт таналт хийх боломжтой зарлууд байсан. За одоо ч байгаа гэдгийг маш тодор харуулж байгаа ийм үйл явц болж өнгөрсөн. За нэг үгээр өнгөрсөн төсвийн зарцуулалт дээр нэг шүүмжлэлийг бол улсын хурлын гишүүдээс хэлдэг. За ялангуяа төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хийхдээ үр ашигтай төсвүүдэд эренбэлж за тодорхой шаардлагатай гэсэн төсвүүд дээр төсвийн хөрөнгөө зарцуулаагүйгээс үүдэж өнөөдөр төсвийн үр ашиггүй зардлууд ийм хэмжээнд хүрсэн гэдэг тайлбарч бас өгдөг. За өнгөрсөн хугацаанд бид ер нь 2017-18 оноос хойш одоо соёлын төвийн бүтээн байгуулалтыг хичнээн газруудад хийсэн бэ гэдэг тоо мэдээллийг бол шүүж харсан байгаа. За ингээ харах юм бол 2018 оноос хойш буюу өнгөрсөн 7 жилийн хугацаанд нийтдээ 21 аймаг за Улаанбаатар хотод 110 ширхэг соёлын төвийн бүтээн байгуулалтыг хийсэн гэдэг ийм тоо мэдээллийг гаргаж ирсэн. За өнгөрсөн 7 жилийн хугацаанд барьсан соёлын төвийн барилгуудыг тоолоод үзэх юм бол 110 соёлын төвийн барилгыг хотдоогүй барьсан байна. За үүнд нийтдээ 216 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа юм а. За энэ хөрөнгийн хэмжээ 4 аймагт дулааны станц барих мөнгөтэй дүйцэж байна. 2019 оноос хойш барих соёлын төвийн тоо харьсангуй буурсан. За 6 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол тавьдаг төсвийн хэмжээ 10 тэрбум төгрөгөөр багассан байна. За тухайлах юм бол 2019 онд 46 тэрбум төгрөгөөр за шинээр соёлын төв барих ажлыг эхлүүлсэн байдаг. За хуучин соёлын төвийн одоо их засварт гэхэд 2.8 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж нь гэхэд за 41 сая төгрөгийг зарцуулахаар 2019 онд тусалсан байна. За ингээд дараа жил нь буюу 2020 онд 10 тэрбум төгрөгөөр буурч он дамжин хэрэгжих соёлын төвүүдэд одоо зориулан 32 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөөлсөн. Харин 2021 онд энэ хөрөнгийн хэмжээ бас л буурч 27 орчим тэрбум төгрөг болсон байна. За харин энэ онд өмнөх соёлын төвийн барилгуудаа дуусгахын тулд нийтдээ 30 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарласан байна. За яг жилийн өмнө сангийн сайд жавхлан болоод улсын их хурлын гишүүн цэнгүү нарын хооронд за эрчим хүчүү аль эсвэл соёлын төв гэх маргаан өрнөж ясан. За 2025 оны төсөвт 100 тэрбумаар 24 суманд соёлын төв одоо барих шаардлагагүй гэж үзсэн цэнгүү гишүүний хариуд сангийн сайд соёлын төв бол одоо сумын төвд ард түмний цугладаг ганц газар гэж өмөрчилсөн. За эцсийн дүндээ 100 тэрбум биш 30 тэрбум төгрөгөөр соёлын төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төсөвт тусалсан байдаг. За нэг талдаа сумын эргээд баярлаж цэнгэх газар нь соёлын төв мөн үү гэвэл мөн. За гэтээ дулаангүй бол тэнд очиж хүмүүс цэнгэх үү гэдэг нь нэг асуудал болсон юм а. За өнөөдөр сум битгий хэл аймагуд нь уурын зүхаар халдаг. 21 аймагаас дулааны станцтай нь ердөө 10 хүрэхгүй аймаг байдаг. За ингээд аймагуудыг дулааны станцтай болгохоор бүгд найрамдах Солонгос улсын Эгцийн банкны санхүүжилтээр за нийтдээ 140 сая гаруй Америк долларын зээл авч төслийг эхлүүлэн хэрэгжүүлсэн боловч за Солонгосын компани дампуурсан гэх шалтгаанаар энэ төсөл наашаачгүй цаашаачгүй болж хоцроод байгаа юм а. За энэ мөнгөнд дүнг тооцоолж үзэх юм бол нэг аймагт 15 сая долларын хөрөнгөөр дулааны станц барихаар төлөвлөсөн. Өөрөөр хэлэх юм бол соёлын төв барьсан 216 тэрбум төгрөгөөр 4 аймагт одоо дулааны цахилгаан станцыг барих боломжтой гэдэг ийм тоо мэдээллийг гаргаж болохоор байгаа юм а. 25 оны төсөвтөр 24 суманд 100 тэрбум төгрөгөөр одоо шинээр соёлын төв барина гэд түрүү жил бол орж ирж байсан. Тэр асуудлыг ингээ гаргаж тавихад ердөөсөө олон нийтийн дунд маш их маргаан шүүмж гарч ирсэн тийм. Бид нар яг өнөөдөр одоо сумандаа тоггүй байж соёлын төв барих нь зөв юм уу буруу юм уу гэдэг маргаанууд ийжсэн. Тэгэд нэг жилийн дараагаар олон нийтээсээ санал асуулга ийм Монголигаар аваад харахад олон нийтээс хамгийн их энэ одоо төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагагүй гэдэг дүнгээр соёлын төв орсон. Тэрний үр дүнд өнөөдөр ямар нэгэн суманд шинээр соёлын төв барихгүй гэдэг ийм төсөв орж ирж байгаа юм л та. За ингээд өнгөрсөн хугацаанд хэрэгтэй хэрэггүй соёлын төв залуучуудын төв хоримын ордон зэргийг барьж өнөөдөр эдгээрийн байр ашиглалт ус дулаан халаалтын төлбөрийг төлөх гэж төсвийн урсгал зардал дээр улам их одоо өргөө зарлууд нэмэгцээр байгаа. За учир нь энэ шаардлагатай төслүүдэд эренбэлж чадаагүйгээс өнөөдөр хэрэггүй барилга баригдаж за өнөөхөнж ашиг гаргасан зөвлөхгүй төсвөөс татаасаж
одоо амь зогоосоор өнөөдрийг хүрч байгаа юм а. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын малгаан дор хинч анзаардаггүй залуучуудын спорт хөгжлийн төв, амралтын төвүүд гэсэн маш олон газрууд байдаг. За эдгээр газрууд төсвөөс татаас авч орлогоо бүрдүүлдэг. За жишээлх юм бол нэг спортын ордны жилийн орлого нь 1.1 тэрбум төгрөг. Үүний дийлийнх нь орон нутгийн төсвөөс орж ирсэн санхүүжилт. Харин өөрсдийн олдог орлого нь ердөө 166 сая төгрөг. За гэтэл энд 32 хүн ажилладаг. За нэг ажилтнанд жилд дунджаар 17 сая төгрөгийн цалин олгодог хэрнээ за энэ ажилтны эргээд олж ирдэг ашиг нь 5.1 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм а. Чойж музейн зүүн урд байрлах гэрлэх ёслолын ордноос гадна Баянгол дүүрэгт гэр бүл ёслолын ордон бий. Энэ бол улсын төсөвт үйлдвэрийн газар. За төсвийн хөрөнгөөр санхүүждэг гэсэн үг. За гэхдээ ашигтай ажиллавал татаас биш төсөвт орлого төлрүүлэгч боломжтой. За гэтэл Баянгол дүүргийн гэр бүл ёслолын ордон өнгөрсөн жил нийт үйл ажиллагааны орлогоос 390.7 сая төгрөгийг олсон ч үүнээс давсан буюу 427.6 сая төгрөгийн зардлыг гаргажээ. Өөрөөр хэлбэл 35.9 сая төгрөгийн алдагдaltaй ажилласан. Харин олсон орлого гээд байгаа 391.7 сая төгрөгөөс 63 сая төгрөг нь төсөвт байгууллагын өөрийн орлого нь болж байгаа юм а. За дийлэнх нь буюу 307 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс санхүүжсэн байна. За гэтэл энд 13 хүн ажилладаг. Тэд нарт жилд 267 сая төгрөгийн цалин хүнсний нэмэгдэл өгдөг. Байрны урсгал зардалт нь 17 сая төгрөг, ажлаа хийгээрэй гэд бичих хэрэгт хүртэл 1.6 сая төгрөгийн төсөвт тавьж өгöd байгаа хэрн ийм л үр дүн гарган ажиллаж байгаа юм а. За энд нэг ажилтан дунджаар 20 сая төгрөгийн цалин авдаг. Эргээд өгдөг үгөөж нь 6.4 сая төгрөг байгаа юм. За үүний дараа дүүргийн спортын төвүүд. За тухайлбал хаан уул дүүрэгт усан спорт сургалтын төв гих төрийн өмчийн үйлдвэрийн газар бий. Энэ байгууллагын жилийн орлого нь 1.1 тэрбум төгрөг. За энэ орлогын дийлэнх буюу 953 сая төгрөг нь орон нутгийн төсвөөс орж ирсэн санхүүжилт байгаа юм а. Харин төсөвт байгууллагын өөрсдийн орлого нь 166 сая төгрөг. Өөрөөр хэлбэл нийт 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй энэ усан спорт сургалтын төвд ажилладаг 32 хүн нийлээд ердөө жилд 166 сая төгрөгийн орлого олж байгаа юм а. За гэтэл энэ төвийн урсгал зардал нь 1.1 тэрбум төгрөг. За зөвхөн цалингийн зардалт гэхэд 563.4 сая төгрөгийг өгч байна. За мөн Чингэлтэй дүүрэгт хайрхан хөгжлийн төв гэх нэртэй газар бий. 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх энэ төвд ажилладаг 48 хүн 178 сая төгрөгийн орлого олжээ. Харин орон нутгийн төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. За ингээд 2024 онд 1.7 тэрбум төгрөгийг олж 2.3 тэрбум төгрөгийн зардлыг гаргасан гэж тайландаа тусгажээ. За ганц жилийнхээ байр ашиглалтын мөнгийг ч олж чадаагүй энэ төвд ажиллаж байгаа 48 хүнд 1 тэрбум төгрөгийн цалингийн зардлыг тусгасан. Өөрөөр хэлбэл нэг ажилтнанд жилд 21 сая төгрөгийн цалин төсөвлөж байхад энэ ажилтны олдог жилийн ашиг нь 3 сая төгрөг. Ийм ашигтай ажилтдаг энэ хөгжлийн төвийн урсгал зардал 2.3 тэрбум төгрөг байгаа юм а. Тогс хялгаан дулааны зардалд 196 сая төгрөг, бичих хэрэг шатхуун зэрэгт 80 сая төгрөгийг өгдөг. За гэтэл ганц жилийн байр ашиглалтын мөнгөөч төлөх хэмжээний орлогыг олж чадахгүй энэ газарт жил бүр орон нутгийн төсвөөс мөнгө хуваарлах хэрэг байна уу? Залуучуудын хөгжлийг дэмжих нэрээр төв байгуулж, хүүхдийн амралт нэрээр цуслан нэртэй төрийн өмчийн байгууллагууд төрийн мөнгөөр л ашиг хийж байгаа юм а. За байшин барих гэж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна, баригцсан хойноо урсгал зардал гэж жил бүр төсвөөс мөнгө авна. Байрны жилийн зарлаач олж чаддгүй энэ мэт газруудыг төсвийн мөнгөөр тэтгэж олон хүнийг ингэж цалинжуулах нь хэнд ашигтай вэ? Ашигтай ажиллагааг нь сайжруулж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр наазах нь хэнд ч хэрэггүй орон байр, орон сууцыг дулаацуулах гэж мөнгө зарлахцаар байна. Ингээд улсын хөрөнгө оруулалтыг ингээд сүүлийн 10 жилээр ингээд харах юм бол нийтдээ 1600 орчим барилга байгууламж ингээд мөнгө зүтгэсэн юм байна. За үүнээс нэг 91 шин засаг даргын хамгийн газрын барилга, 220 соёлын төв, тэ одоо төрийн үйлчлэхний барилга, нийгмийн даатгал, Монголын дотрын алба гэдэг ч юм иргэдүүлэх төв гэдэг ингээд 216 шиг барилга гэдэг ингээд нийтдээ 1602 шиг барилга байгууламжийг сүүлийн 10 жил ингээд манай төр ямар нэгэн байдлаар санхүүжүүлсэн юм байна. Эдгээр чинь бүгдээрээ буцаад урсгал зардал. Эхний жилдээ хөрөнгө оруулалт байж болно. Хөрөнгө оруулалт дээр сум ашиглалтанд орсны дараа яах гэдэг асуудал сая та хэлж шít. Тэгээд төрийн барьж байгаа ажил хамгийн багадаа барилгачлалтын дунд хугацаа нь 3.3 жил байгаа. Ягаад 3.3 жил байгаа вэ гэхээр 3 жил дараалуулчаад төсөв хүртгийн нэмэгдүүлдэг тоогдно. Одоо арга гэсэн үг. За энэ бол төсвийн өргөө зардлын жишээнүүд. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд хэрэгтэй хэрэггүй баахан шавар барилгууд барьж эцэстээ дулаан байр ашиглалтын төлбөрт мөнгө цацаар төсөв энэ мэт зардлыг нь дийлэх байлаа.
За энэ бүх ачааг нь татвар төлөгч, иргэд, бизнес эрхлэгчид үүрэх гэж зүдэрч эцэстээ сөхөрч байна.